24 оны статистик үзүүлэлтүүдээс харах юм бол за ерөнхийдөө даатгалын салбар дээр бас баггүй өсөлтүүд гарсан байна. За ялангуяа нөхөн төлбөр олголт ч гэдэм үү те. Энэ чиглэлд бол нэлээд өсөлтүүд гарсан байна. Тэгэхээр 24 оныг багцлаад харах юм бол өмнөх жилүүдэд хийж чадаагүй ямар ажлуудыг шинээр хийж одоо 25 онд бас үргэлжлүүлэхээр ийм ажлуудыг эхлүүлсэн байна. Тэгээ 24 онд бол манай даатгалын салбарын нийт хураамж 388-аас 498 болж өссөн. За цэвэр хураамж бол 34%-аар өссөн байдалтай байгаа. Тэгээ үүн нөлөөлж байгаа гол 3 бүтээгдэхүүн байгаа л да. Тэр нь бол гинтийн хослол, имчилгээний зардал 68% өссөн. За тээврийн хэрэгслийн даатгал 34%-аар. За хөрөнгийн даатгал нь 41%-аар бол өссөн. Гол нөлөөлөл бол үзүүлж байгаа. Өнгөрсөн жил бол даатгалын салбарын хувьд бас даатгалын багц хуулиа батлуулах талаар нэлээд засгийн газар болон холбогдох байгууллагатай нийлж ажиллаж одоо төслөө бэлдсэн байгаа. Тэгээ энийгээ бол бас намрын чуулганд оруулах харахаа хэмжээгүй. Тэгээд энэ жил 25 онд одоо багц хуулиа шинжилэн батлуулах гол ажлыг бол зорилт тавин ажиллаж байна. За хоёрдугаарт бол татврын асуудал байгаа. Даатгалын салбарын татврын асуудлыг 7 зарчмын асуудлыг бид нар бол бодлого боловсруулагчдад тавиад ажиллаж байна. Тэгээ энийг бас өөрчлөлт хийж чадах юм бол даатгалын салбарт бол хөгжил нэлээд том түлхэж болох болов уу гэж бодож байна. Даатгалын одоо багц хуулийн дээр малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт ч гэдэм үү яг одоо энэ цаг үетэй холбоотойгоор үүсэж байгаа асуудлуудыг одоо зохицуулах юм хуулиуд орж байгаа болов ер нь яг ямар чиглэлтэй илүү өөрчлөлтүүд гарна гэж харж байна. Өнөөдөр бид нар 3 төгрөг олоод 1 төгрөгийн давхар даатгал гаргачихж байгаа. За энд 1 төгрөгийн нөхөн төлбөрт олгоод үйлчлэл нь бол үйл ажиллагааны зардал зарцуулагддаг. Тэгэхээр яг гадагшаа урсж байгаа энэ даатгалын давхар даатгалын төлбөрийг тодорхой хэмжээнд дотооддоо авч үлдэх энэ хуулийн зохицуулалтаар бас бид нар тэр боломжийг бол бий болгож байна. За даатгалын салбар бол хамгийн том хөрөнгө оруулагч, институционал хөрөнгө оруулагч гэж явдаг. Тэгэхээр бидний одоо хөрөнгө оруулалтаас давхар бол татвар авдаг. Өөрөөр хэлбэл одоо хүүгийн татвар төлдөг. Тэгсэн мөртлөө цэвэр ашигласан мөн дахин давхар ашигын татвар төлдөг. Тэгэхээр энэ хуулийн бас зохицуулт хийснээр бас нэлээд даатгалын салбарын одоо татврын асуудал нэлээд зэгцрүүлв. Хөрөнгө оруулалтад хийх одоо оруулах хөрөнгийн хэмжээч бол нэмэгдэх болов гэж бодож байна. Өөрөөр хэлэх юм бол татврын одоо шинжил хийгдэх даатгалын салбарт хүлээлт байгаа гэж ойлгож болох уу? Тий, болно. За мөн бас нэг онцлог хэлэхэд нодлон 24 онд даатгал бол баталгаа гаргадагсан даатгалын компаниуд. Өмнө нь бол зөвхөн банкуд тендерийн баталгаа, үйлслийн баталгаа, урьдчилан хөдөлмөрийн баталгаа гаргадаг байсан. Тэгээ бас энэ өөрчлөлт нь бол аж ахуйн нэгжүүд нэлээд одоо санхүүгийн хөнгөлөлт одоо дарамтаас чөлөөлж болов гэж бодож байна. Нодлон 24 онд бид нар 330 аж ахуйн нэгжид 2.8 их 80 төгрөгийн одоо тендерийн баталгааг 1.6 тэрбум хураамжийн одоо татан төвлөрүүлж одоо баталгаа гаргасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэлийн худалдаа авах хуулийн төслийн шинжилсэн хариулга дээр бас тусгагдсан хэд хэдэн өөрчлөлтүүд байна гэж байна. Тэгэхээр энэтэй холбоотойгоор таны одоо дөнгөж сайд урдж байгаа тийм баталгаа гаргах асуудлууд яригдж байна. Ер нь цаашдаа яг энэ чиглэлд ямар боломжууд байна гэж харж байна. Даатгалын компаниуд өөрсдөө одоо юу гэдэг баталгаагаа зохицуулаад ингэ явах юм уу? Эсвэл нэмэлтээр одоо бусад зохицуултууд шаардлагатай байгаа юу? Яг нийт одоо тендер зарлаж байгаа тендерийн бол capacity манай салбарын capacity бол хүрэхгүй л дээ. Тэр бид нар бол цаашдаа нь одоо жишээлбэл Солонгосын баталгааны корпорац гэж байдаг. Тэд нар бол одоо Монголын энэ баталгаан дээр давхар даатгалын шийдэл санал болгож бидний capacity нэмэгдүүлэх ийм бас боломж харагдаж байна. Тэгээ ингэснээрээ бид нар банкудад одоо аж ахуйн нэгжүүд заавал хөрөнгөө барьжуулж барьцаа тавьж баталгаа гаргуулах биш тийм ээ. Даатгалын компаниудад хандаад баталгаа гаргуулах боломжтой. Энэ нь цаашлаа даатгалын одоо бусад бүтээгдэхүүн кросс сел хийхтэй ажил гүйцэтгэл барилга угсралтын даатгал ч юм уу те ажилчдын гэмтийн осол эрүүл мэндийн даатгал гэдэг бусад бүтээгдэхүүн ер нь бол даатгалын салбар өсөх бас гол хөшөөрөг болох болов уу гэж бодож байна. Та бүхний харж байгаагаар ер нь манай эдийн засгийн одоо салбаруудыг аваад үзэх юм бол аль салбарт хамгийн өндөр эрсдэл байна гэж харж байна. За дээрэс нь тухайн эрсдэлтэй салбар дээр даатгалын компаниуд хурц ажиллах боломж байгаа. За жишээ нь одоо зуудын улмаас өнгөрсөн жил бол нэлээд их хэмжээний мал хорогдсон те. Энэ жил харьцангуй гайгүй. Гэхдээ яг иймэрхүү одоо Монголын эдийн засгтай холбоотой хөдөө аж ахуйн салбар эмзэг байдлаа одоо бууруулах тал дээр даатгалын компаниуд ямар одоо ажил хийх боломжтой гэж харж байна. За медийг онцлоод ярих юм бол хуулийн шинжилсэн төсөл бол явж байгаа.
За өмнөх одоо хуулиар бол малын одоо үнэлгээг харьцангуй багаар тогтоосон. Тэрнээсээ үүдэлтэй нөхөн төлбөр авахд малчд бол сэтгэл хангалуун бус байх юм зүйл бол ажиглагдаж байгаа. Тэгэхээр одоо энэ өргөн баригдах хууль дээр бол гол нь энэ малын даатгалын үнэлгээг харьцангуй зах зээл рүү ойртуулж тэгснээрээ нөхөн төлбөр авахдаа малчд маань илүү одоо сэтгэл хангалуун болж цаашаад одоо даатгалаа хийх юм сэтэл төрөх юм боломжтой болох болов гэж бодож байгаа. За Монголын хувьд бол хамгийн одоо топ эрсэл бол галын эрсэл байдаг тийм ээ. Тэгэхээр том объектын гал ер нь жил тутам хугацаа гарах нь цоортож байна. Тэгэхээр энэ эрслийг бол даатгалын салбарууд илүү онцгойлон авч үзэж давхар даатгалын шийдлүүдийг санал болгоно. Одоо эрслийн үнэлгээ хийж тэр эрслийг бууруулах чиглэл рүү илүү их ажиллаж байгаа. Эрслийг бууруулах чиглэлээр ажиллаа. За яг тодорхой хэмжээний зөвлөмжүүдтэй хийх одоо үүрэг ч гэдэм үү ажлууд өгдөг баг. Гэхдээ эргээд одоо хэрэгжүүлээд яг хэрэгжилтийн шатанда яг ямар байдаг вэ? Та бүхнээс өгж байгаа зөвлөмжүүд. Бид нар зөвлөмж аваад ингээд зүгээр орчихгүй л те. Тэгэхээр зөвлөмжийн дагуу илэрсэн эрслийг бууруулах үүргийг харилцагчтай бол олгодог. Тухайн одоо илэрсэн эрслээс үүдэлтэй гал гарах юм бол нөхөн төлбөр олохгүй нөхцлүүд бол даатгалын зарчим байдаг л да. Тийм учраас тэр илэрсэн зөрчлийг бууруулснараа харилцагч талдаа ч гэсэн даатгалын талдаа ч гэсэн илүүр ашигтай байх хэрэгтэй. Сая хамгийн сүүлд гарсан мэдээлэлээр энэ хавар бол ой хэрийн төмөр нэлийн одоо давтамжин нэмэгдэх магадaltaй гэсэн юм тооцоолол өрчилсөн одоо судалгаагаар өөрөлдөх юм бол хураашилтын улмаас те ой хэрийн төмрийн эрсдэл нэмэгдэх юм магадaltaй гэж. Тэгэхээр яг одоо ийм цагуурын нөхцөл байдлаас шалтгаалсан тэгээд байгалийн давуу төшгүй одоо энэ хүчин зүйлсээс хамаарсан эрсдлүүдийг даатгалын компаниуд маань хариуцаад эрслийг бууруулах чиглэлээр ажиллах боломж байдаг юм болов уу? Байлгүй сүүлийн үед бас төр засгаас малчдын зуудтай холбоотойгоор хөнгөлөлтөй зээлүүд хоршоодуудад бий болгож олгож байна. Тэр даатгалын компаниудын хоршоодуудтай илүү ойрхон ажиллаж тухайн хоршоодын гишүүдэд зөвхөн малаа биш одоо өөрийнхөө гэр орон хөрөнгөө машин тэргээ даатгах энэ чиглэлээр бас хамтран ажиллаж байгаа.